сайн бацхан уу, энэ орой минь түргэе. Одоо ингээ хүүхнүүд маань бас сэтгэл ихт одлолтой байгаах. Яагаад тэгэхээр зэрэг шинэ жил болж байгаа. Одоо шинэ жилээр яадаг вүлээ? Гоё дресс өмсөөд одоо шинэ жилийн үжлэг патид явдаг. Тэгээд явхаар яадаг вэ? Нүрээ буддаг. Тэгээ онцгойлон одоо нөө үжлэгийн бодол хүмүүс их жоохон санаа зовдөг. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэг болохоор зэрэг та бүхэндээ бага хэмжээний тус болох болов гэсэн үднэс үжлэгийн одоо жишээлбэл хаана илүү их одоо илэх поинт өгөөд тэгээ үжлэгийн будалд нэр аль хэсэгтээ поинт өгдөг гэдэг талаас жоохон зөвлөгөө өгөөд ингээд будалд хийгээд ингээд бодож байна. Тэгээ өнөөдөр манайх зочинтой байгаа. Одоо ингээд энэ охин дээр ингээд будалд хийгээд тэгээ тайлбарлаад явнаа. За ингээд будалтаа эхлэе. За сайн байна уу? Нэр юм бэлээ? Цолмон. За цолмон өнөөдөр ирсэнд их баярлалаа. Тийм их хөөрхөн охин байна. Ерөнхийдөө бол будалд хийцэн байгаа тийм өглөөний. Пудрал. Одоо пул мейкап бол хийгээгүй байгаа тийм ээ. Одоо уруулан даангөөлөгч ч юм уу тийм ээ. Хөмсгөө болохоор өөрөө застдаггүй. За. За ер нь бол одоо ихш нь болохоор зэрэг ерөнхийдөө одоо яг цэвэрлэгээ хийхгүйгээр шууд одоо юун дээр нь өглөө гар будалтан дээр нь үргэлжлүүлээд хий. Тэгээ хийхдээ болохоор зэрэг одоо аль хэсэгтээ яаж анхаардаг ч гэм явцын дунд ингээд чамаас асуулт асуухаар чи өөрөө асуултанд хариулна. Дээрээс нь яг үхээр зэрэг өөрийнхөө сонирхож байгаа одоо яаж бодож яадгийн будалт хийхээр ингээд тэгдэг ч гэдэг юм уу тийм асуух зүгээр бол асууж болно заа. Энэ болохоор зэрэг сүн шингэн багхгүй одоо ер нь ингээд одоо сүжо мейкап гэж чинь одоо өглөө будсан будалтаа засаж нэмж будалт гэсэн үг. Тэрийг хийхдээ болохоор зэрэг яадаг хөр цэвэрлэгээ хийхгүйгээр шууд сүн шингэн хэрэглээд тэгээ сүн шингэн хэрэгснийхаа дараад нь хийхээр айгу. Тэгээ ер нь бол хүний хамар хэсэг байгааз. Тос ялгардаг учраас хамар хэсэгтээ ер нь төрөхгүй байхад болно заа. За. Хамар хэсэгт болохоор хаа үлдэгдэл хэсгээр тос ялгардаг хамар хэсгээр. Тэгээ нэг өсгөөчүүдтэй ингэж хэлэхэд одоо шилбэл шинэ жилийн үжилгэнд явахын тулд яад вөхөр тэр өдөржингөө хүмүүс нүрээ бэлддэг байхгүй юу? Массажинд орно. Массажинд оронготой массаж хийлгэн тэгээ өвдөөс хойш нойрон будна шүү дээ. Тэгэхээр яг тэр өдрөө будалт хийхийнхээ өмнө массажинд орох айгу буруу. Яг тэгэхээр массаж хийхэр чинь айгу хичээг авсан байдаг. Тийм учраас ингээ будаг нь тогтохгүй ингээ урсдаг ч юм аасэл ингээ нөгөө бөөгнөр ингэж ярьдаг шүү дээ. Шингэдэггүй. Тийм үзэгдэл үүсдэг. Тэгэхээр зэрэг хизээ нүрээ арчлах гэхээр зэрэг патид орохын 3 хоногийн өмнө яг одоо маск тавихаар бол 50-50-аад гуйжуулагч юмар бол гуйжуулагчаа хийгээд тэгээд яг одоо ийм будалт хийхин өмнө болохоор ганцхан ерөөс сүн шингэн юм бол нарийн цэс хэрэглэх болно гэсэн. Тэгээд 3 хоногийн өмнө аягүй сайн байхгүй. Тэгээ одоо ингээд зүгээр жоохон тавих хөтл аягүй хурдан шингэж байгаа. Тэр зэрэг юм жоох хуурай шигтэй байгаа юм шиг гэсэн. Хүмүүсийн нэг алдаа гэхээр зэрэг тосоо ерөөс ингэж төрчихдөг байхгүй юу? Хүзүүрэг оруулдаг. Тэгэхээр зэрэг хүзүүрэг бас ингэ сайн оруулж явах хэрэгтэй. Тэг үснийхаа зах руу ер нь прайма хэрэгэлдэг юм дөө. Би хэрэгэлдэг. Мейкапын зур тийм ээ. За тэгээ дараа нь праймыг болохоор асар бага хэрэгэлдэг байхгүй юу? За. Би амар хэрэгэлдэг. Заримдаа тэгэхээр их хэрэглэх тусмаа яадаг вөхөр зэрэг бөөгнөр хэлт юм байна. Тий. Тэгээ заримдаа болохоор нарны тос primer ингээд нөгөө нэг өөрийн тосмосоо ингээд болоод гурлыг ингээд давхартлаад өгч юм. Нүрний будаг ингээд амар арилцсан байдаг. Эсвэл ингээд амар зунгаарлалдад арзаага тийм ээ. Тэрээс ийм бах хэрэглээ. Ерөөсө хаана хэрэглэдэг вөхөр зэрэг T-zone хэсэгтэл түрхэн заяа. Тэгээд жоохон өвчлөлттэй ч юм эсвэл яг жоохон хацар хэсгэр ингээд ардгаар байж та ботг гараа жоохон цорь үлдсэн юм. Тийм тохиолдолд бол тэр хэсэгт түрхэж болно. Ийм баг гэсэн үг. Иймэрхүү. Тэгээ энийг болохоор хаана гэхээр зэрэг ингээд цэглэлээ шүү дээ. Одоо хамар хэсэг, энэ хацар хэсэг, ир хэсэг. Тэгчээд яах вэ гэхээр ингэж. Яг бол эн чинь нөгөө нүхийг бүглэж өгөх зорилготой, гүлгэр хардуулах зорилготой учраас ингэж заяа. За ойлгосноо төрхтэй яаж вэ? Ингээд жоохон дугууруулаад ингээд нүхийг нь одоо бүглж өгч байгаа гэсэн үг байхгүй нэг ёсоор тэг төрхнө гэсэн. За тэгээ чинь CC крем төрчих чи заяа.
CC крем. BB крем хоёрын ялгаа. CC крем нь болохоор зэрэг ямар учиртай гэхээр хөнгөн байдаг байхгүй. BB крем ч болохоор зэрэг арай илүү жоохон үүд аралт ихтэй гэдгээр нэгсэн жоохон хүнд гэсэн үг. Тэр CC крем нь болохоор зэрэг нарны хамгаалтын 15% мөрчлөөсөө хөнгөн. Тэгээд ер нь бол одоо чам шиг юм нүрэндээ янз бүр өөд тол байхгүй тийм ээ. Тийм цэвэрхэн нүртэй арьстай хүнд илүү тохиромжтой. За тэгээ ер нь кремийг болохоор мэдэн тийм ээ. Атласаа илүү өргөн талаасаа газар талаасаа. Тэш харч. Тэмтэй нэг дараад нь үлдэгдэл хэсгээрээ зохиныхаа эргэн тойронд нүдэ анч зүйл. Тэгвэл зохин дээр их крем тавих юм бол хүнд болдог. Дээрэс нь будалт хийхээр яадаг үлээ. Тогтож өгдөг байхгүй тийм. Тэш хар. Сормосны будаг. Зэм. Үгүй. Их нүдний хэсгээр их төрхөө сормосны будаг юм уухгүй. Тэр хамаарлалтай үгүй юу? Ер нь бол хамааралгүй яа шаард. Тэгэхээр тийм учраас яг үгээр нэг сормос нь ингээд жоохон доошоогоо ингээд барилтаа өмсөйдөг шүү дээ. Дээш нь эргүүлж өгөх юм бол баг зэрэг унаа шүү дээ. За тэгээд аль хэсэгтээ нэммээр байна. Тэгээд дараад нь харж агаад нэмэх хэсэгтээ нэмнэ гэсэн үг. Ер нь бол мейкап одоо үжлийн мейкап ч юм хийхдээ яг үгээр кремийг зузаан тавих тусмаа халууцах тохиолдол яг бүр алам арзах байхгүй. Тийм учраас кремээ баг түрхэд юугаар өнгөлөгч вэ гэхээр өнгөлөгчнүүр одоо хасалт биш гэрэл зүйдэр гэдгээ илүү их тавих юм бол жинхэнэ юуны үжлэгний будалт гэдэг нь одоо ил тодорхой болдог. Тэгээ нэг хизээ хаана нэмэх вэ гэхээр хацар хэсэг дээр жоохон нэмж болно. Тэгээ энэ хамарны энэ гоё биш үү хорлоо. Гоё юм аа. Нүд хамарны хэсгээр л амар гоё тарааж байгаа хаа. Тийм яг л нэг тийм үзүүртэй болохоор. Нэр нь хийвгүй. Нийггүй нэр. Тий. Слосэр хийвгүй. За дараа нь сансан даа. Гэтэ хүмүүс хэлэхгүй махтай хэлээ гэж байгаа даа. Юутай адилхан байна. Энэ парлон сайн байх тусмаа ингээд будалт хийхдээ айгуу гоё идэх байхгүй. Ингээд цохих тусам сайн шингэн дээрээс нь яг үгээр одоо нэг жоохон цангаруулж өгнө шүү дээ. Энэ спонжи энэ парлон зүгээр юм чанга байх тусмаа. Багсаар бол будаж болно. Гэхдээ багс болохоор нөгөө жоохон хэн үлдээд идэг. Тэгээ дараад нь заавалч ингээ парлоноор цохих. Бас зүгээр гараараач буддаг хүмүүс байдаг. Тэгээ гар бас хэн үлдэх гээд идэв. Нөгөө бас нэг норгоод нөгөө томруулаа эргэлдэг нэг юм байдаг ш нөгөө нэг. Тэг яг тэр болохоор зэрэг яад вөхөр нэг норгож яана гэдэг чинь одоо яах вөхөр нэг жоохон арсиг тийм нэг чигтэй юм шиг харагдуулдаг. Тохиоллоос тэгж хэрглэж болно. Манай хувьд болохоор зэрэг нөгөө мейкап спрей гэж байдаг байхгүй. Би болохоор нэлээд хуурай. Чиний хувьд болохоор зэрэг нэг шаардлага байхгүй. А хуурай арьстай хүмүүс болохоор яад вөхөр будаж байгаад нэг удаа нүдэ анжим юм. Ингээд цацдаг байхгүй. Тэгчээ дараа нь яах вөхөр парлоноро дахиад ингээд цохиж болно. Тэгэх юм бол хуурай арьстай хүнд яах вөхөр арай хуурай ажилт нарай дарагдаж өгнө гэсэн. Тэгэж хэрэгэлдэг. За ингээд бэс ерөнхийдөө тэгчээ дараад нь шууд ер нь бол сормосоо будахаар жоохон унаад байх шинжтэй юм шиг тийм ээ. Тэгэхээр зэрэг дээш ард юм одоо зохины хэсгээр нь жоохон харлаад байгаа байхгүй. Тэгээ энийг дарж өгөхийн тулд ингээ
3 янзын өө дарагч байгаа байхгүй. Тэгэхээр цохныхоо өөр дээр ихээр болохоор зүр гараараа хийдэг байхгүй. Аа би тэгсэн. Тэгэл ер нь зохины хэсэг хураа явах тусмаа нөгөө арзаагаад дээрэс нь бүдэр ч юм уу ямар тэн тавьсан ч гэсэн ингээд бүр улам их л үрчлээд харагдаад байдгийг. Тэгэхээр зэрэг зохины хэсэг чинь чигтэй л байх хэрэгтэй гэсэн. Тэгээ өө дарагч юм энийг хэрэгснийхаа дараа яах вэ гэхээр миний бодлохоор нөгөө буухаас буултаас хамгаалдаг штеп. Тэр болохоор хураа бүдэр хийдэг. Тэгээ хүмүүс арзаагаад ингээд улам ингээд арчаад байдаг байхгүй гараар. Тэгэхээр тусам улам арзаа. Тэгэхээр зэрэг болж игэл гар их баг хүрэх хэрэгтэй. Яг хүний гарч хүрэхээр ингээ халуун ялгарна шүү дээ тийм ээ. Температураас болоод энэ бас өө дарагч. Тэгээ энэ болохоор гэрэл оруулан заяа. Энийг болохоор хаана тий өөр ингээ 3 өнгөтэй байхгүй. Тэгээ энийг болохоор хаана уу гэхээр зэрэг T-zone хамар ирүүн гэд тэгээд дэш гарч нүдний доотлолт. Өөрөө бодлохоор амар гоё юм аа. Нойр үлдээд шүү дээ. Амар гоё баг массаж хийлгээд байгаа юм шиг. Тэгээ энэ өдөрч гэрээс өдрөг жоохон хурдан тарахгүй бол жоохон хурдан хатдаг байхгүй тий. Таны тэр өө дарагчны өмнө төрсөн чи юу юм бэ гээ? Өө дарагчны өмнө төрсөн чи юу лээ? Нэг арай өөр өнгөтэй. Тэр болохоор тий энэ болохоор 3 янз ахгүй өө дарагч ерөөсөө. Тэгээ тий ягаан туяатыг нь болохоор одоо нүдний доотлын хар хөхтийн дагс гэж ярьж тэрийг дарж өгнө. Цагаанаар нь болохоор гэрээс өдөр оруулаад одоо биш юм бэж өнгө байгаа. Энийгээр болохоор зэрэг одоо энэ өө дарна гэдэг нь энэ минг янз бүрийн толгонууд дээр. Би ийм өнгөтэй өстө харж байгаа юм байна. Энэ л амар байдаг. Мэдчлэнгээ. Тэгээ нүгээр болохоор гараараа төрсөн тохиолдол ч гэсэн айгүй хөнгөө. Тэгэхгүй бол за одоо чи түрүүн асуулт асуусан шүү дээ тийм ээ. Зохио бодох, тэн тавих тохиолдолд яах вэ бишээ. Сормосоо бодоход яадаг заримдаа ингээ доош ундагаа гэж тийм ээ. Тэгэхээр зэрэг сая үйлд зохиныхоо доотолд өө дарагч тавьсан шүү дээ. Тэгэхээр зэрэг тэрийг одоо тэн тавихын өмнө хамгаалах нэг арга юу гэхээр зэрэг ийм хуурай бүдэр байгааз хуурай бүдрээ шаарч байна. Хуурай бүдрээр ингээд ингээ хөнгөн суур болгоно гэсэн үг заяа. За тэгээ нүдэ анж. Энэ нь болохоор яах вэ? Тэн тавих юм бас яг энэ дотор. Нөгөө нэг бүдрүүд биш нэг юм. Энэ нөгөө биений өнгөтэй бүдрүүд гэдэг чинь ярьсны өнгөтэй. Тэрнээс энэ цагааны ялгаа нь юу гэхээр зэрэг манай энэ болохоор угаасаа нөгөө нөхцөлтийг одоо нэг хөлс ялгардаг ш. Хөлс ялгарлтыг хааж өхийн тулд зориулагдсан тийм бүдэр байхгүй. За тэгээ ерөнхийдөө дахиад яах вэ гэхээр зэрэг ерөнхийдөө түрхнээ одоо гялаахгүй гэсэн тохиолдолд яах вэ? Кремэ тавьчаад дээрэс нь хуурай бүдрээ бас түрхэж болно. Ялангуяа энэ хамрын хэсэг байгааз. Тос ялгардаг хэсэг дээрээ анхаарад тэгээд түрхэхдээ яаж яах вэ гэхээр бид нар чинь ингээд шигдэж
үлдэх маягаар нөхрөө тийм ээ ингэж өгч байгаас. Тэг хөнгөө нэг цаа ингэ. За тэгээ сүлд нь дахиад маамуурын ихтэй одоо эцсийнхаа шатан дээр очиж дахиад нэг удаа бас хөнгөөн төрхнө гэсэн үг. За тэгээ хоёулаа хөмсгөө бодно. Ер нь бол дараалал яг тийм байх хэрэгтэй гэж бол байхгүй шүү дээ. Ааха. Хөмсгөө болохоор чи харандагаар уддгүү, танаар уддгүү? Харандаа. Тийм. За чи өнөөдөр харандагаар. Өөрөө чи нөгөө юу нь болохоор юу яг гой хэлбэртэй юм бэ тэгээд жоохон л засчихсан. Тийм. Гэтэ нөгөө уртлын хэсэг нь харандаа амар зайтай болохоор би бас ингэж л доор нь холбохгүй л бас их үз тарна уу. Ер нь бол хүний хөмсг яг хоорондоо яг адилхан байдаг байхгүй юу? Өөр байдаг тэг хүмүүс нөгөө өөр болчлоо ч гэдэг юм эсвэл ирээд будуулна шүү дээ. Тэр хамгийн хэмзгэлдэг юм хөмсг гэдэг байхгүй юу? Хөмсгөө би буддгүй маа гэх. Тийм яг л нэгдүгürt хэцүү. Хоёрдугаар дэх юм бол бүр будддгүй хүмүүс байдаг. Тэг будаад өгөхөр ингээ нөгөө санаанд нь яг л будддгүй учраас өөр хөмсг ингээ өөр болчихор чинь хүмүүс санаанд нь таардгүй. Тэг ингээ жоохон дурамчхан. Хөмсг хэцүү. Тэгээ яад үхэр гэж нь одоо шил одоо түрүү ингээ өөд аргалт ихтэй нэг хэрэгсэн шүү дээ. Ингээ үлдсэн байж байгаас. Тэгээ ингээ буруу бодох тохиол гарна шүү дээ. Мэдээч хэрэг янз бүр илүү дутуу. Тэрүүгээр яад үхэр энүүгээр нь дараа ингээ цэвэрлдэг байхгүй юу? Энд чинь нөгөө кремтэй шүү дээ. Өөд арцсан учраас энэ мэдчихлэн илүүдл гарснаа. Тэгээ хажуунаас нь харах яг урдаас нь харах хоёр өөр идэг байхгүй юу? Тийм. Айгуу гоё зөөлхөн дөнгөж хурж ядал бодож байна. Жохон тод болчлоо гэж утсан тохиолдолд бас дараад нь хөөрэ бүдэр төрөгчдөг байхгүй юу? Тэгэхээр хүмсгэн. За ингээд нүд дээр угаарай. Тэр нүдээ анч нээж юм. Би болохоор ихлэ ингээд поинтыг өгчдөг байхгүй юу? За тийш харч. За тэгээ нүдэндээ суур иймэрхүү цайвар өнгийн тэнэр заяа. Эдээ анж. За ингээд энэ бор тэнэр за нэг. За дахиад өнөөрөө За тэгээ поинт болохоор тийш гарч ирнэ.
Би болохоор өөрөө цэнхрээр боддгийг. Одоо юм. Тэш бороор утчих. Би бол их хөнгөн хит тавьдаг. Тэгвэл бол бодож сураагүй хүмүүс болохоор яах вэ? Нэг хүмүүс аваачих юм бол нөгөөдгөө буцаад арилгах гэж илүү ажил болдог байхгүй. За энэ жаар. За мэдээ. За мэдээ. Тэг ер нь бол ингээд будаж явах тохиолдол нөгөө тэн доошоо унах ч юм уу тийм ээ. Нөгөө татагшоо хүрх юм бол завардаг штэ. Тэрэнд өөр анхаарал тавихгүй байж хамгийн сүлд цэвэрлэнэ. За тэг контр дээгүүрээ бүр тодоор ингээд дахиад тэгэх юм бол одоо жинхэнэ тод бодог болно. За энийг тавихад их хэцүү. Яг тэгэхээр ингээд доош ундаг байхгүй. Тийм учраас яаж тавих вэ гэхээр за энэ юм. Одоо ингээд бүр ингээд. Айгу аяархан ингээд тогших маягаар. Цэг. За өнгө нь өөрчлөгдөж байгаа сте цэнхэрд бай та. За энэ зүйл байна. За тэгээд доошоо ингээ харахад жоохон будаг унсан харагдаж байна. Тэгээд энийг цэвэрлэхийн тулд яадаг вэ? Хүмүүс яадаг вүлээ? Гараараа арчин. Тэрүүгээрээ. Одоо нүдээ ер нь будга хийснийхаа дараа цэвэрлэгээ. Өвдгөө араас сууч юм. Доош нүдээ анилгуур. Өвдгөрөө. Эхлээд яг дээд хэсгийг. За тэгээ түрүүн хөмсгөө бодсон байгаа шүү дээ тийм ээ. Энэ өөр бас ингээ хөмсгөө. Энэ болохоор яг үгээр яг барьж өгдөг байхгүй юу? Хормоос дэрвэл тэг яг прайм аахгүй юу? Маскара прайм гэдэг шүү дээ. Тэгтээ тижэл өвөнгөтэй дэрүүл гэж өгдөг. За дэш гарч мэдээ. За тэгээд нүдэндээ хүрхийн өмнө яг үгээр түрүү би point өгөөд байсан шүү тийм ээ. Тэрийгээ дахиад нэг зэрэг нэгс дэш харж. Маш зөөлхөн бага хэмжээтэйгээр засахтаа яг үгээр түрүүний нөгөө энэ болохоор нөгөө dark circle гэж байдаг шүү дээ харалдаад хөхөрдөг нүдний доор тэрийг дарж өгдөг өнгө байхгүй юу? Энүүгээрээ чийж болно эсвэл зүгээр цайвар өнгийн кремэрч болно гэдэг шаарч. Одоо ингээ хэрэг гараараа ингээ төрөх юм бол энэ бүр ингээ амар заавар шүү дээ. Тэгээ тийм учраас яг үгээр ингэж тавьж агаад ингээ эргүүлэх маягаар заяа. Зөөлх. Тэг унгаачлаа гэдээ айгаад хүмүүс тэгээ гараараас та ингээл хэрэг нүчээд төлнөөж. Тэ нэм чин саата бүр илүү нялцдаг гэдэг шаарч. Чам мэдрэгч байгаа ингээ аюу хөнгөн гэж байна. Дараад нь.
нэмэхгүй дөрөв хоног барлаа үлдэгдэл байгаа шүү дээ. Барлаа нэмэхгүйгээр тэр хэсгээр харчна гэсэн. За тэгээд дахиад хуурай бүдрээр нэг удаа ичээд гэрэл үдэр энэ болохоор мөнгө борон зөнгөөр нь одоо энэ хаана хүрээ. Тэгээд колд өнгө алтан өнгө байгаа. Өнөөгөр нь ялгаахгүй хоёр. Энэ одоо ингээ мэддэггүй ингээд хажуу тийшээ болох ч юм уу те. Гэрэлд гарахад аягүй харагдаг байхгүй. Чиний болохоор хамар чинь урт учраас нэг уртлага байх шаардлага байхгүй. Энийхээ хавьд ингээд. Хамар нь болохоор өндөр учраас нэг. Инээж юм дээ. Хэнэж. За. Түрүүн чи нэг асуулт асуусан шүү тийм ээ. Нөгөө өмсгний хооронд татсан өргөн болохоор хамар өндөрлөх маягийн энэ болохоор бор крем, бор пудрээр. Жоохон бага хэмжээний. Хүмүүс хамраа өндөрлөнгээ энэ лугаа ингээ бороор боддог гэсэн чинь одоо тийм биш. Энэ яг нь зохины доотлын нэг яг энэ зохины өндөр хэсэг, овгор хэсэг дээр. Зөвхөн өмсгөнийхөө нурах шахаад. Баа зэрэг үйл ялыг. Тэгчээ зөвхөн гол хэсэгт нь. Дахиад гэрэл оруулж байгаа. Нарийнхан зай өргөн биш. Тэгэхээр чи хоёр өмсгөн хоорондоо хоёрт харагдана гэсэн үг. За хаагч. Тэгээ бүр оройн цагаар болох үйлчлэгэн дээр болохоор яг бүр жоохон улаан өнгөөрөө битүү бутсан ч болно. За доош харж. Дахиад нэг бодно. За тэр хооронд хоёулаа хасалт гинэ. Хаана гэхээр энэ шанаа хэсэг үү? За тэг үсний заах. Мэдээж юунд орохын тулд үсээ задгаа тавих уу эсвэл боох уу гэдгээс шалтгаалаад. Хэрвээ задгаа тавих тохиолдолд бол нэг хатар хасалт хийгээд байх шаардлага байхгүй шүү дээ. Үс нь мөрөх шуурч юм чинь тийм ээ. Иймэрхүү. Хаанаас байсан юу эндээс ингэж доош орж ирсэн гэж байна. Тэг үсний болохоор зэрэг анзаарч байна юм даа. Энэ үсний захар ингэж аюусаа оруулж өгч байгаас хэрэг үсээ одоо чи боох тохиолдол байна шүү дээ. Тэгэх юм бол энэ хэсэгтээс. Тэгвэл бол үсний зааг гараад. За тэгээд дахиад энэ нөгөө ингэж болно за ингэ. Тэгэхээр зэрэг яах вэ гэхээр урт үзүүтэй харагдана. Ингээд за.
За тэгээ ингээд энэ хэсэг болохоор яагаад би ингээд дахин өрөөд нэхэр яг духны чинь энэ хэсэг ингээд жоохон хонхорхоо энэ дээш нь гаргаж өгөхийн тулд яах вэ? Миний хамгийн хайртай газар өнгөлөж. Айгуу гоё. За ингээд дахиад сормосоо нэг удаад тэгээ сормос тэр үзээ сормос жоохон тийм байна гэх юм бол нэг өмсөн жоохон будчаад дахиад сормос наажуулна. Одоо болохоор зэрэг дараагийн удаа болохоор яг зөв үзүрсгэн. За тэгээд нөгөө сормосны праймогоор нэг удаа за нүдэ анч энэ болохоор мейкап барих зөөл анж зочвоо. За ингээд бодол дуслаа. Өнөөдрийн маань ингээд бодолт маань дууслаа. Тэгээ та бүхэн шинжилдээ сайхан баярлаарай. За дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. За өнөөдөр анх удаага мэрэгчлийн үнээр нүрээ бодуулж идлээ. Айгу гоё идэм байна. Ингээ гоё ингээд айгу хөнгөн хүрээд ингээ массаж хийж байгаа юм шиг амар гоё бүр нойр өрөө унтгаашглаа. Тэгээд мэддгүй юмнуудаа бас сурж авлаа. Тэгээд сэтгэл гоё өндөр байна. За баяртай.